Зохиолч Роберт Муш, орчуулагч Дэ Оюн гэрэл. Чамайгаан үрд хайрлана. Ээж нь бяцхан хүүгээ тэврээд зөөлөн бүүвэлнэ. Ийн бүүвэлэнгээ дуулж өгнө. Чамайгаа би үрд хайрлана. Чи минь үргэлж хамгийн сайхан хүү байна. Намайг минд байгаа цагт насан үрд миний хүүхэд хэвээрэл байна. Хүүсөв өсөөдөл байж гин. Өдөр өдрөөр өссөөр 2 ой хүрчээ. Хаа сайгүй гүйдэг болж хамаг номыг нь тарааж хайна. Хөргөгчнөөс хоол хүнс гаргаж өрөөд ээжийнхээ бугын цагийг жорлонд хийгээд усыг нь татчихна. Заримдаа ээж нь энэ хүүхэд намайг галзууруулах нэ гэж бодно. Гэвч шүн болж 2 настай дөрсгүй жаал тайвширч нойрсоход ээж нь хүүхдийн өрөөний хаалгыг нээж сэмхэн мүлгэж хүрээд нам унтсан хүүгэн тэрч аваад бүүвэлдэг байв. Бүүвэлэнгээ дуулж өгнө. Чамайгаан би үрд хайрлана. Чи минь үргэлж хамгийн сайхан хүү байна. Намайг минд байгаа цагт насан үрд миний хүүхэд хэвээрэл байна. Хүү торнов. Торноод л байв гин. Сараар торинсоор 9 нас хүрчээ. Өдрийн хоол идэх цаг болсон ч гэртээ ирэхгүй. Усанд орхоос дургүйцэж, эмээ нь холоос зочилж ирэхэд маргалдаж, бүр хэрэлдэж, муу мухай үг хэлдэг болов. Хаяа ээж нь хүүгээ амтны хүрээлэнд зарчмаар болдог байлаа. Гэхдээ л шүн болоход унтаж буй хүүгийнхээ өрөөг нээж ороод гитж мөлгсөөр дөхөж орөөдөн сэмхэн харна. Хүүгээ унтаж байвал тэрч суугаад бүүвэлдэг байв. Бүүвэлэнгээ нөгөө л дуугаа дуулж өгнө. Чамайгаа би үрд хайрлана. Чи минь үргэлж хамгийн сайхан хүү байна. Намайг минд байгаа цагт насан үрд миний хүүхэд хэвээрэл байна. Хүү том болов. Томроод л байжээ. Жилээр томорсоор өсвөр насанд хүрв. Хачин хүүхдүүдтэй нөхөрлөж, хачин хувцс өмсөж, хачин жигтэй хөгжим сонсно. Үе ээжд нь амтны хүрээлэнд амьдарч байгаа мэт санагддаг болжээ. Харин шүн болж хүүгээ унтмах ээж нь өрөөний хаалгыг онгойлгож ороод шалан дээгүр мөлхөн хурч орлоо нь харна. Тэгээд хүүгээ унтчихсан байвал өвөр дээрээ тавиад бүүвэлдэг байв. Бүүвэлэнгээ дуулж өгнө. Чамайгаа би үрд хайрлана. Чи минь үргэлж хамгийн сайхан хүү байна. Намайг минд байгаа цагт насан үрд миний хүүхэд хэвээрэл байна. Хүү 90 цент хүрв. Төрсөн гэрээн орхиж хотын нөгөө захад өөрийн гэр оронтой болжээ. Гэтэл хаяа ээж нь гүн шөнөөр хуучин муу тэргэн гаргаж унаад хотыг хөндлөн туулаад давхина. Хүүгийнхаа цонхыг гэрэлгүй байвал галын шатаар авирч гараад унтлагын өрөөний цонхоор орж чимээ гаргалгүй сэмбэлхэлсөөр биерхүү том эрээг үнэхээр нам унтсан байвал өвдгөө дэрлүүлээд бүүвэлдэг байв. Бүүвэлэнгээ өнөөхөл дуугаа дуулж өгнө. Чамайгаан би үрд хайрлана. Чи минь үргэлж хамгийн сайхан хүү байна. Намайг минд байгаа цагт насан үрд миний хүүхэд хэвээрэл байна. Ээж нь хөгшрөөд л байв. Нэгэн удаа хүү рүүгээ утас цохиж миний хүү ирснэн дээр байхаа. Ээж нь ихэд хөгшөрч бие өвдөд байх боллоо хэмээжээ. Хүүгээ ирэхэд ээж нь дуулж өгөхийг оролдов. Чамайгаа би үрд хайрлана. Чи минь үргэлж хамгийн сайхан хүү байна. Даанч дуугаа гүйцээж чадсангүй. Тамир нь тасарчээ. Тэгтэл хүүхний ээжигээ тэрч суугаад бүүвэлж өгөв. Бүүвэлэнгээ дуулж гин. Танайгаа би үрд хайрлана. Та минь үргэлж хамгийн сайхан ээж байна. Намайг минд байгаа цагт насан үрд ээж минь хэвээрэл байна. Тэр шөнө хүүн гэртээ эргэж ирээд үүдний довжоон дээр удтал эргцүүлэн тунгааж зогсжээ. Тэгээд хүүхдийн өрөөнд унтаж буй бяцхан охиныгоо тэврэн бүүвэлв. Бүүвэлэнгээ дуу айлж өгчээ. Чамайгаа би үрд хайрлана. Чи минь үргэлж хамгийн сайхан охин байна. Намайг минд байгаа цагт
Насан өөрт миний хүүхэд хэвээрэл байна.